адууг бол одоо л ойлгох гэж яг үзэж байна. Тэгээс Монгол адуу миний бодлоор устгах байгаа юм санагдаад. Тэгээд ер нь бол Монгол адуу үржүүлнэ. Монгол адуу устгалцахад хувь нэмрээ бол оруулахгүй. Малчин болоод адуундаа гараад хэр удаж чинь таны юм? Жил мэл болоогүй. Оо тийм үү. Тий. Найзуудын өгсөн тэгээ нэг ганц нэг энэ тэнд ганц нэг адуу байсан. Тэгээд өөгийн дээр удмынхаа тамгыг олоод. За. Тэгээд тэрүүгээр ганц нэг адууга тамглаа. Тэгэл ер нь тэр тамгаас өдрөөс хойш энд үлдсэн. 8 сараас хойш л хот хайрыг үлээж байгаа. Тэгээ одоо сайхан бас тогтцсон байна шүү дээ. Энд сайхан ингээд эрүүл агаар гоороо ингээд ямар ч боломжоор тий. Боломжоор тий. Ямар ч мормал гэж ямар адуу гэж ямар байдаг. Одоо яг нэг үхэр адуугаар ялгцсан урж байна. Тэгтээ нэг Монгол хүнд нэг хол биш байгаа зү ер нь бол. Мэдээч. Тий. Тэгтээ одоо тэгээ нөгөө бараг одоо ганц амьдрахтаа зарим зүйлийг мэдэхгүй алдчихсан тэр зүйл болоод мэдэж яваад Монгол хүн те өөр хөлтөө юу хэлж үлдээх вэ тэрийг ер нь нэг тооцоогүй явсан бэл. Ер нь тэгээд өөрийгөө хүслээр л дээ. Хүслээр өөрийнхөө хүслээр. Тийм. Энэ хотын их утаа төвжирлээс хүн болгоо ингээл зарим залуучуудыг гарах юмсан хөдөө гарах юмсан гээд тэр хүмүүст бас би таныг бас их зөв урам зоригдөв. Ингээд зориглоод гарна гэдэг бас амаргүй шүү дээ. Ер нь бол тий. Гол нь дуртай зүйл рүү явж байгаа хүн бол тэгээд ямар ч бэрхшээлийг тавдаг л да. Тэгээд бэрхшээлч хийж ах юу ах тий. Монгол хүмүүс юу хийж яаж амжилтыг ах уу соёл маань ямар байдгийг зэрэг тэгэл ном сонио тэгэл үзэж харах юмнаас үздэг л болохоос яг өөрөө бол яг амжилт дээр бол үзээгүй байсан. Тийм. Тэр нутмынхаа тамгыг олж авсан. Таны ямар тамгатай байна? Давхар сарын тамгатай. Давхар сарын тамгатай. За. Тэгээ одоо бол та яаж байна? Эдэн ийм морд тижээгээ зарим нь бас отор моторт явуулсан гэсэн үү? Тий. Эдэнгүү азахтай эдэнгүү оторч явсан баг. Энэ авиа адуунууд явсан. Тий, энэ цас ихтэй байна. Тэгээ сарваанууд, ганц нэг квантнес өөрөө мэдээд бас нэгэнт л яаж байгаа юм чинь тий. Тийм. Наадмаарсаа чиргэн бас нэг үзэх юм бол үзэл гэж бодож байвал. Бас гоё байна шүү дээ тий. Одоо таны ойрын зорилго юу байна? Нэгэнт одоо адуу руу орсон хүн байна. Одоо хаврын бүсийн уралдаа ингээд гоё дүнжин гараа уралдаа байна. Зүртэй юм ярьж чадахгүй. Тэгтээ ямар ч юм дүнжин гараа руу мөрөөлж очиж үзнэ л гэж бодож байгаа. Тэгэл одоо өөрөө бүх ажлаа хийж байна тий. Танд одоо туслах уяач муяач тийм хүн байна уу? За тийм хүн баг. За ингээд нутгийн одоо энэ залуучууд тийм мормал дуртай залуучууд хамтдаа тэгэл хань бараа болоо заа сургаал. Одоогонд эднээс газ сураад газ сурж явал өрсөлдөх зорилго байна да. За. Та бас хажуугаар нь уран бүтээлээ бас хийгээд байгаа юм байл шүү дээ тий. Одоо удахгүй нэг сарын сүүлээр Европоор гараад бидний 30 жил болж байгаа манай. Айстоп. Тэгээд одоо хоризонд Европоор аялан тоглолт явах чинь. Тийм байна. За тэгэл Монголд ирэл тэгээ нөгөө наадмын маргааш нэг Улаанбаатарын үдшгэл талбай дээр болдог. Тийм тэрийг л бас тэрэн дээр хамтлагаараа тоглох юм сонирхол байна. Одоо дарга цэрэгнэртэй очир байдлаа хэлээд тэгээ өнгөө тоглох л тийм хүсэлээр 30 жилийн хойг дээр ахыг хичнээн болон одоо сайн хамтлаг дууч тэнд тоглодог одоо бидний бас очроос төгч байгаа ах гэж бодож байгаа. Тэгээ 30 жилээ бол тэнд бидний сонсдог 30 жил хамт байсан бүх хүмүүстэйгээ аль болохоор ахиуган дуулаад тий нэг 300-400 дуу байдаг. Тэрнээс 100-ийн чултгаа дуулахыг тийм л зорилго байна 30 жилийн хойгоор. Тийм. Эднэрийг бас захиж үлдээх хүмүүс гэдэг энэ бэлтгэл ажлууд бас их байна. Тийм. Таны өвөө аамаа бас ер нь тийм малч аамаа болон тийм урдмаар зэрэг ундаг байсан. Манай өвөө өдрмөр уйдаг байсан. Аль нутгийн хүмүүс юм бэ нөө? Ховд аймгийн Даруйсан хүмүүс.
Оо зөв. Ховд аймгийн хүмүүс юм байна тий. Дарвих. Та бол одоо ингээл хар баг залуугаасаа ер нь тэгэл хөгжим урлаг гэл ингээл явцсан хүмүүс дээ тий. Миний дээрээ нэг ихчтэй. Борноос сонд байдаг Зөв аймгийн. Тэгээд хүүхдээ багтаа тэнд очиж мормал ер нь бас унж. Тэгээ ер нь мормалны дүртэй болсон. Тэгээд тэгж жагаад буцаа дуу хоор гэдэг ер нь туу олон жил хол байсан. Тийм баг. Тэгтээ бол сэтгэл зүрхэн дотор нөө дуртай юм байнга л байгаад идэг. Тий. Монгол хүн л юм болсон байна тий. Тий. Нөгөө нэг охин Facebook дээр хэлсэн бас яг л үнэ. Ის муухай юм гэж байдгүй. Нүнэр бааш байсан надад тансгал да. Тий, үнэхээр гоё. Ямар ч үлээс адуу гэдэг амт ямар амт байдгийг ойлгох гэж хичээж л байна л да. Тий. Тэгээд одоос гээ олон жил нохоо сонирхож бас энэ явсан олон нохоо зүйлж амтан болгоор өөрөө онцлогтой байдаг юм. Адууг бол одоо л ойлгох гэж яг үзэж байна. Тэгээд Монгол адуу миний бодлоор устгах байгаа юм санагдаад. Тэгээд ер нь бол Монгол адуу бүржүүлнэ. Монгол адуу устгалцахад хувь нэмрээ бол оруулахгүй. Цэвэр Монгол адуу. Тий, найзуудын өгсөн ямар элдв тусмастай байлаа гэдгийг азраг тавихгүй сайхан морь хийж унана. Тий, тэгэл ер нь Монгол адуу. Энэ миний боорд морь гэдэг Монгол морьтой та. Тийм байна, сайхан морьд байна, тийм бай. Энэ халдсан морийг сайхан морь байна шүү. Монгол морь хүмүүс тийм бүгдээ. Тийм бай. Имэйл хазаарч ахч сайхан юу бэлдчихсэн яг сайхан яг нэг намар тоглолт хийгээд хоёр дүүтэй тоглолт хийгээд хүн бэлгэлсэн. Зөв. Одоо хипхопчин, дуучин, уран бүтээлч байсан хүн. Тэгээ ингээд бас гоё эрүүл цэвэр агаартай. Хөдөө ингэж адуун дээр гарч ирээд одоо энэ монголчуудын бидний ондоошл өв соёлоо ингээд тэгээд адуучин болсон ингээд одоо Айстап хамтлагийн дуучин Коби буюу Чулуун баяранд бид ирж ингээд сурвалжлаа амар гоё байна. Тэгээд адуугаад ичсэн энэ хараа бүх юмаа ингээд өөрөө ингээд гараараа бүтээгээд босгоод явж байгаа гэж энэ адууных нь хашаа машаа ямар гоё ямар хөдөлмөрчий. Тэгээд хашаа машаанд ямар ч одоо хог шороогүй маш гоё цэмбилсэн бай. Сайхан морьтой байд морьныхаа ажлыг хийгээд ингээд байж байгаа юм залуу сайхан уран бүтээлч одоо өв соёлоо тээгч юм залууг нь бид ирлээ баяр та.